Сегодня в церкви старой перед батюшкой стою, взгляд ловлю его усталый, как свеча в огне горю. Ведь пришел сегодня к Богу я покаяться в грехах. Хясааны дундаас гялалзах совдны өнгө улам тодорхойлно. Тэр хэмжээгээр Монгол улсын маань бүрэн эрх тусгаар тогтнол улам бүр баталгааж учиртай. Асуудал одоо бүгдээр эргээ санацгаая. Тэгээд тав компьютер хоёрыг чухам яаж холбох гээд байна вэ? Эх орондоо ургуулсан буудай гурилаар хэрэгцээгээ бүрэн хангах болохын тулд бидэнд 2-3 жилийн шаргуу ажиллагаа зөв зохицуулалт ухаадаг бодох хэрэгтэй. Нийт боловсруулах үйлдвэрийг байгуулад нүүснээ шингэн төс гаргах технологиг нэвтрүүлэхэд дор хаяж 5-6 жил шаардлагатай байна. Тань шиг ийм хүмүүс бодлого тодорхойлдог болох юм бол энэ Монгол улс хаашаа очих юм? Энэ улс яаж хөгжих юм? Тэгэхээр энэ хугацаанд 100% импортоос хамааралтай дээрх бүтээгдэхүүнүүдийг үнийн өсөлтөөс хамгаалах, нөөц хөрөнгийг олох бодит шаардлага та бидний өмнө тулгарч байгаамаа. Гэхдээ энэ мөнгийг аль нэг салбараас нь зайлшгүй шаардлагатайгаа хөрөнгийг булан авах, эсвэл хойд тормоогоороо урд тормоогоо нөхөх зарчмаар биш, цоо шин орлогын их үүсвэрээс бүрдүүлэх боломжийг би та бүхэнд санал болгож байгаамаа. 4 жил гангарлаа. Одоо наадад чи хүмүүс дэмжихэ болсон. Мэдээллийн өндөр хурдны шин замыг бий болгосноор бид мөнгөө яаж олох вэ? Орос хятадаар дайсан шилэн кабин сүлжээ Улаанбаатар хотоор яг дайрах газар нь бид тоолуур байрлуулна. Үйлдвэрлэл цахилгааны тоолууртай л адилхан гэсэн үг. Тоолуураар урсан өнгөрөх мегабайт урсгал бүрээс тодорхой хэмжээний төлбөрийг бид тооцсон авнаа. Бидний тооцоогоор сүлжээний урсгалаас эхний жилдээ 160 орчим сая Америк доллар орох боломжтой. Энэ тоо цаашдаач огцом өснө. 160 сая доллар гэдэг маань хэр их мөнгө вэ? Энэ бол Монгол улсын маань бүх айд өрхийн бүтэн 1 жилийн талхны хэрэгцээг үнэгүй хангахаас илүү хэмжээний хөрөнгө. Таны улс төр чинь нөгөө залуучуудаар поп гэж нэрлэдэг юм. Шинжлэх ухаанд нь популист гэдэг. Эхний жилийн энэхүү орлогын тодорхой хэсгээс буюу 60-аас 80 сая доллараар талх гурил, буудай, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах нөөцийн санг бүрдүүлж иргэдтэй үнийн зөрүүг олгоцгоё. Наад поп чинь бүр дэнтлээ. Наад поп чинь хэрэгсээ хитэрлээ. Ард нь Монгол түмний эрх ашиг, Монгол хүмүүсийн арга гэрийн аж амьдрал нь байдгийн. Бидний жилийн гурилын хэрэглээ маань дунджаар 240 мянган тонн. Одоо 1 тонн улаан буудан үн 450-аас 600 доллар байна. 1 тонны үнийг 400 доллар дээр барихад 1 жилд бидэнд 15-аас 60 сая доллар шаардлагатай. Хэрвээ ингэж чадах юм бол гадаад зах зээл дээр үнийн ямар ч хөөрөгдөл гарч байсан гэсэн Монгол айд өрх бүр боломжийн үнэтэй гурилаар зурсан талх борцгоо иднэ гэсэн үг. Хэрвээ улс орондоо гавь явуулдаг юм бол битгий гай бол. Яагаад би талх компьютер хоёрыг ийхүү холбох болов? Миний уулзсан хүн бүр талхны үнийн хөөрөгдлийг яаж зовлонгүй гэтлэх вэ гэж асууж байна. Мэдээллийн технологийн хөгжлийг ашиглан цоо шин аргаар мөнгө осгож энэ хөрөнгөөр талх гурилын үнийн өсөлтөөс ажирахгүй болцгоё. Таны наад хармаанчин цуглуулах улс төрийн оноо бол 37-38 дахь асуудал хамгийн сүүлийн асуудлууд. Их хурлын гишүүд хэвлэлийн баг хурд хийж оюутнууд гудамжин жагсаад Mobicom-ын үнийг буулгах гэж шаардаж байлаа. Бид гэхдээ зөв бодлого, эрүүл өрсөлд доноор зах зээлийн аргаар нь Mobicom-ын үнийг 4 жилийн дотор 5-аас 7 дахин буулгаж чадсан. Интернетийн үнийн 4 оронтой тоог бид 2 оронтой болтол нь хямдруулж чадсан. Энэ бүхний дэргэд өөрсдөө буудагаар бүрэн тартал 2-3 жилийн дотор боломжийн үнэтэй гурил талхаа идэх гэдэг тийм том дааж давшгүй аваа гэж юу. Хитрхи хүмүүст ялгар харагдах гад хитрхи хортоо чихрэндээ та өөрөө популизмдоо хортцсон байна. Их хурлын гишүүн бүр нэг жинтэй асуудлыг гардан шийдээ. Иргэдийнхээ өмнө тулгамдсан байгаа том асуудлыг 76-аар цөөлөе гэж би уриалж байна. Би үргэлж өөдрөг байхыг хүсдэг. Өөдрөг байна гэдэг өөдөө дэвчхийн эхлэл нь. Өөдрөг мөрөөдөд өөрөө өндөр хөгжлийг авчирдаг. Их хүн Махатма Гандигийн хэлсэнчлэн бид хүсэж байгаа өөрчлөлт чигээ эхлээд өөрсдийгөө өөрчлөх ёстой. Өөрчлөлтийг дан ганц мөрөөдөл авчрахгүй. Бид мөрөөдлөө ажил хэрэг болох учиртай зүйдээ бодит амьдрал болгох ёстой.
Хясан дунд нуугдсан сувдны гялалзах цаг нь иржээ. Өндөр хурдаар өөдрөг маргааш руу баярлалаа. Таны хэлж байгаа юм болгон дандаа алга ташуул гадаггүй байт юм. Асуудал ярих гэж байвал надтай яар, ерөнхий сайдтай яар, сайхан бэлэгтэй яар. Я сегодня в церкви старой перед батюшкой стою, взгляд ловлю его усталый, как свеча в огне горю.